За та бүхэндээ шинэ өглөөний мэндийг дахин өргөе. Тэгээ өнөөдрийн үгийн үйлчлэлийн цаг эхлэж байна. Тэгээ бүгдөө Бурхны эзэндээ даатхан залбираад энэхүү цагаа үргэлжлүүлцгээе. Хайртай Тэнгэрлэг эзэн Бурхан амин тань талархаж байна. Тэгээ та бидэнд гайхамшигтай цагийг өгсөн талархаж байна. Тэгээд энэ өдрийн туршид та бас бидний удирдан жолоодж өгөөрэй. Тэгээ өөрийн үгээр та бас биднийг дүүргэж хөтлөн дагуулж өгөөрэй. Эзэн минь тань талархан алдар магтаалыг танд өргөн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За өчигдөр бүгдээрээ хамтдаа итгэл бол Бурхны ажил юм а гэсэн сэдвээр хамтдаа суралцсан байгаа. Нүдэнд нь бодит харагддаггүйч, гарт минь бодит баригддаггүйч, харин бид тэр агуу нэгнийг итгэл дотор харж, итгэл дотор барьж, бас итгэл дотор мэдрэх тэр гайхамшигтай итгэлийг Бурхан бидний дотор бий болгож өгсөн байгаа. Есүс бол итгэлийг эхлүүлэгч ба төгсгөгч гэж. Мөн Есүс бас итгэлийг зохиогч байгаа. Есүстэй харьцахыг хүсэж байгаа хүн итгэлээр л харьцна. Тийм учраас Христ итгэгчдийн амьдрал бол итгэлийн амьдрал. Өнөөдөр бүгдөө итгэлийн амьдралын заашгүй хүчин зүйл гэсэн сэдвээр бүгдөө хамтдаа суралцгаая. Эфес номын 6 дугаар бүлгийн 10-аас 13 дугаар ишлэлийг уншаад төслүүлье. Эцэст нь эзэн ба түүний чадлын агуу хүчээр хүчрхэг байгтун. Та нар диаволын залим ихийг эсрэг зогсох чадахын тулд Бурхны өвч бүрэн зэвсгийг агсан. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихуйтах ёрын сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр зөвөнд өдөрт эсэргүүцэх чадвартай байж бүхний гүйцэн бат зогсохын тулд Бурхны өвч бүрэн зэвсгийг аав. Аливаа зүйлийг бүтээн байгуулахад заашгүй шаардлагатай зүйлсүүд байдаг. За жишээ нь барилга барихад барилгыг үндсэн материал түүхийд танууд хөөрөмжүүд тэр бүгдээр дамжуулан сайн барилгыг барилгачин барих болно. Яг үүний адил хүнслэг амьдралд ч гэсэн бидэнд бас шаардлагатай үндсэн элементүүд бидний амьдралд байдаг байна. Яагаад гэвэл итгэлийн амьдрал бол сүнслэг ертөнцид илүү хөгжиж, сүнслэг ертөнцид Бурхантай илүү харилцах тэр харилцааг итгэлийн амьдралаар дамжуулан бид нар бий болгодог байна. Тэгэхээр итгэлийн амьдрал гэдэг бол зүгээр аялал биш ээ. Итгэлийн амьдрал гэдэг бол тулаан, итгэлийн амьдрал гэдэг бол тэмцэл байна. Мэдээж яг итгэлээр амьдрна гэдэг бол амар зүйл биш. Хавчигдах үе шалгагдах үе, соригдох үе гэдэг олон зүйлүүд итгэлийн амьдралд тохиолддог байна. Яагаад ийм зүйл тохиолддог вэ гэхээр мэдээж бидний итгэлийг эсэргүүцэгч нэгэн оршдог. Итгэлээр эзэн Есүс Христтэй харьцахад тэр хүчин бидэнд саад хийхийг оролддог учраас бидний хүчгүй сул дорой болгохыг оролддог учраас яг иймэрхүү дайралтуудыг бидний амьдралд бий болгож өгдөг байна. Тийм учраас бүгдөө итгэлийн амьдралын замаар тууштай алхацгаая. Эзэн итгэлээр амьдрал гэж бидэнд тушаахтай өөрөөсөө ямар ч дэмжлэггүйгээр биднийг энэ орчинд орхидог Бурхан биш ээ. Тэр биднийг өнөхөр өдөр бүр үргэлжид биднийг хүчрхжүүлдэг байна. Тийм учраас эзэн дотор хүчрхэгж гэж хэлсэн байдаг. Эзэн дотор гэдэг нь юу вэ? Бурхны үгэн дотор, түүний хамгаалтан дотор, түүн дотор л бид нар хүчрхэг болох боломжтой гэдгийг бидэнд хэлж байгаа юм. Есүст итгэж, Есүсийг дагаж үнэхээр энэ итгэлээр амьдарч байгаа бол тэр хүн эзэн дотор байх ёстой. Эзэн дотор байна гэдэг нь тэр хүн үгтэй хамт байх ёстой. Бурхны үг хүсэл зоригтой хамт байх ёстой. Мөн Бурхан бас өөрийн үгэн дотор байдаг хүмүүсийг хамгаалдаг учраас түүний хамгаалтан дотор та байх үед өөрөө бол та хүчрхэг болж бэхжиж чадах болно. Мөн энэхүү итгэлийн амьдрал бид нар өнөхөр дайснаа үргэлжид таньж мэдэх хэрэгтэй. Бидний дайсныг бол Паул Библиэд хэлэхдээ энэ бол хүн биш юм а гэж хэлсэн байна. Энэ бол мах цус биш ээ гэж. Бидний эсэргүүцдэг, бидний эсрэг тэмцдэг, биднийг өнөхөр сулданд ороотуулахыг, унахыг оролддог хүчин бол сүнслэг хүчний тухай хэлж байгаа. Тийм учраас бид нар дайснаа тань гэдэг нь бид нар өдөр хүнтэй тэмцдэггүй, харин хүний цаана байдаг. Хүмүүсийг төрхирдэг муу ерийн сүнс, бас энэ муу ерийн сүнсний бүх хийгддэг нүглийн тэр зүйлсүүдийн эсрэг итгэлээр амьдардаг хүмүүс, итгэлээр Бурхны ажлыг хийж байгаа хүмүүс үүний эсрэг тэмцдэг байна. Тийм учраас би энэхүү сүнслэг тэмцэл тулаанд бас бүрэн зэвсэглэлтэй байхын тулд Бурхны хоёрыг дуулахыг өмсөөгөж тодорхой хэлсэн байна. Өнөөдөр би энэ цагт Бурхны бүрэн хоёрыг дуулахын тухай бүрэн дэлгэрэнгүй ярих боломжгүй. Харин Бурхан ямар ч байсан бидэнд хоёрыг дуулахыг өмсөгдөг.
Энэ нь биднийг хамгаалдаг. Энэ нь бидний хүчрхэг болгодог. Энэ бол үнэн юм аа. Энэ бол зөвхт байдал, энэ бол итгэл, энэ бол аврал бөгөөд энэ бол Бурхны үг. Энэ бүхэн зүйл бол бидний өвч зэвсэг болдог. Эдгээрийг өмсөх үед, хэрэглэгдэх үед, эдгээрийг ашиглах үед энэ бол бидний чухал зэвсэг болдог гэсэн байна. Энэ зэвсэглэлээр өөрсдөө зэвсэглэж тэгээд үнэхээр бидний бодит нүдэнд мань харагддаггүй ч гэсэн сүнслэг ертөнцид болдог энэ тэмцэл тулаанд диаволын залмихийг эсэргүүцэж бүгдөө ялан дийлж тэмцэцгээе. Итгэлийн амьдралыг босгон байгуулах үндсэн 7 хүчин зүйл байгааг би та бүхэнд бас дурдж хэлье. Нэгт нь болохоор үнэнч зүрх юм аа. Бурханд итгэнэ гэдэг нь энэ зүрх сэтгэлтэй холбоотой зүйл байгаа. Тийм учраас энэ зүгээр нэг хэлбэр төдий зүйл байж болохгүй гэсэн. Үнэхээр та Бурханы өмнө дүр эсгэх ямарч боломжгүй. Бурханы өмнө дүр эсгэх боломжгүй учраас та цэвэр мэс чанартай, чин сэтгэлийн итгэлтэй байх ёстой. Тийм учраас таны зүрх сэтгэл чинь цэвэр ариун байх ёстой. Зүрх сэтгэл мэс чанар чинь үнэхээр яг жинхэнэ энэ итгэл дээрээ төвлөрөх ёстой гэсэн. Хоёрт нь болохоор мэдлэг байгаа. Мэдээж итгэлэн сонсох нь Христийн үгнээс гэж бид нар мэддэг. Тийм учраас Христийн үг бидэнд мэдлэг өгдөг байгаа. Итгэлийн амьдралын босгон байгуулалт нь зүгээр мухар сүсэг биш юм аа. Харин итгэл бол мэдлэгээр суур болдог байна. Энэ нь болохоор Бурхныг таньж мэдэх мэдлэг. Бурхныг таньж мэдэх мэдлэг нь Библиэр дамжуулж бидэнд өгөгддөг. Библиэс өөр юу ч бидний итгэлийг өсгөх боломжгүй учраас та илүү Библи рүү нөхөрлөж, Библийг судлаж, Библийг судалснараа итгэлээ бат бөх бэхжүүлээрэй гэж бас та бүгдийг ятхан уриалж байна. За 3-т нь болохоор энэ бол даруй зам байгаа. Итгэлийн амьдралд шаардлагатай зүйл бол даруй байдал. Итгэлийн амьдралыг бэхжүүлдэг суурь бол даруй байдал юм аа. Яагаад гэвэл итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөж, итгэлийг зохиогч нь өөрөө даруй амьдралаар амьдрсан юм аа. Тийм учраас бид нар Есүсийг дуурайж амьдарч байгаа нь Есүсийн даруй байдлыг дуурайх ёстой гэсэн. Өөрийгөө даруусгаж, өөрийгөө даруй болгох нь зүйтэй. Яагаад гэвэл Бурхан даруй хүнд нэгүслийг өгдөг юм аа. 4-т нь болохоор дуулууртай байдал байгаа. Итгэлийн амьдралыг чинь туршид Бурхан тантай харилцдаг учраас, Бурхан тань заадаг учраас, Бурхан танд үгээр хүслээ илэрхийлдэг, өөрийнхөө зориг төлөвлөгөөний дагуу Бурхан явуулахыг хүсдэг учраас эзэн биднээс хүсэж байгаа зүйл нь дуулууртай байгаарай гэж. Тийм учраас бүгдөө түн дуулууртай байцгаая. Дуулууртай байх нь дахлаас ч илүү дээр гэж Библиэлд тодорхой хэлсэн байдаг. Эзэн Бурханыхаа гайхамшигтай үгэнд дуулууртай байж үг нэг бүрийг нь хэрэгжүүлэхийн төлөө өөртөө анхаарал хандуулж хэрэгжүүлж амьдраарай гэж өрөөж байна. За 5-т нь болохоор хайрын үйлс юм аа. Итгэлийн амьдралын суурь бэхжүүлдэг үндэс бол хайраар хийгддэг үйлс байгаа. Үйлсгүй итгэл бол өхмөл юм аа гэж Библиэлд хэлсэн байдаг. Тийм учраас итгэлийн амьдрал үйлстэй байх ёстой. Итгэлийн амьдрал нь үйлстэй байх нь Есүсийн хайраар эхлэлтэй тэр үйлстэй байх ёстой гэсэн үг. Халелуя. Тийм учраас бүгдөө хайрыг харуулж амьдрээ. Хайраар дүүрэн байд. Итгэлийн амьдрал чинь хөгжих тусам таны амьдралаас Бурхны тэр нэгүүлсэнгөө хайр, өршөөнгөө хайр, тэр агафай хайр таны амьдралаас гарах болно. За 6-т нь болохоор зориулалт юм аа. Итгэлийн амьдрал биднээс зориулалтыг шаарддаг. Өөрийнхөө цаг зав, авьяас чадвараа түүний төлөө зориулахын төлөө бэлэн байх ёстой гэсэн. 7-т нь болохоор залбирал ба талархал гэж. Итгэлийн амьдралын бэхжилт нь залбирал ба талархалтай холбоотой. Яагаад гэвэл итгэлээр амьдарч байгаа хүн, итгэлийн ажлыг хийж байгаа хүн үргэлжид итгэлийг зохиогч Бурхантайгаа харилцдаг, залбирдаг, тэгээд хөгждөг байгаа. Мөн бас түүний бидний амьдралд хийсэн бүх зүйлсэд нь талархдаг тэр амьдрал бол чухал юм аа. Зөвхөн сайнд нь талархдаг биш, муу зүйлийг өгсөнд нь талархахгүй амьдрдаг биш. Библиэлд байдаг бүх зүйл талархаа гэж эзэн хэлсэн учраас энэ бол бас бидний итгэлийн амьдрал дах чухал амьдралын суурийг минь бий болгодог зүйл бол талархал ба залбирал юм аа. Итгэлийн ах トゥ нараа бидний энэ амьдрал сүнслэг тулаан тэмцлээ дүүрэн байна. Тэгвэл бид бол ганцаараа биш юм аа. Бид ганцаараа тулалддаг биш. Харин бидэнтэй хамт байдаг нь Бурхан. Бас бидэнтэй хамт тулалддаг нь бидэнтэй хамт ялалт байгуулахын төлөө энэхүү ялалтын замаар чиглүүлдэг нь Бурхан. Яагаад гэвэл ялалт байгуулах боломжтой тэр бүх зэвсэглэлээр Бурхан биднийг тэтгэж, хангаж тэр биднийг өрөөс юм амен. Энэ өдрийн туршид, эх 7 хоногийн туршид ч гэсэн итгэлийн амьдрал зайлшгүй шаардлагатай эдгээр хүчин зүйлсийг өөрийнхөө амьдралд бэхжүүлээрэй. Өөрийнхөө амьдралд үнэхээр улам илүү хөгжүүлээрэй гэж эзний нэрээр та бүгдийгээ ятхан уриалж байна. Бүгд хамтдаа залбираад өнөөдрийнхөө цагийг дуусгая.
Халелуя, Тэнгэрлэг эзэн минь танд талархаж байна. Таньда баярлалаа. Тэгээд эзэн та бидэнд энэ цаг өгсөн талархаж байна. Тэгээд өнөөдөр эзэн та бас бидэнд үнэхээр итгэлийн амьдралаар улам илүү бэхжүүлж, итгэлийн амьдралаар улам амьдарч үнэхээр бурхны ажил болох итгэлийг бас улам илүү хөгжүүлж амьдрахад минь та бидэнд тусалж өгөөрэй. Алдар магтаалыг танд өргөж байна. Тэгээд энэ цагийг таньда бүгднгийн даатхан өргөж, эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За эзэн та бүгдийг их болтугай.